дараагийн мэдээ хүргэе. Бүгд найрамд Ардчилсан Солонгос улсын удирдагч Ким Жон Ун танкны үйлдвэртэй танилцсан байна. За түүний танкны үйлдвэртэй танилцах болсон шалтгаан нь бол тус улсад хуягт машин танкны чиглэлд одоо армийн томоохон шинжилгээг өргөнүүлэх ёстой гэж үзэж байгаа учраас тухайн танкны үйлдвэрлэлд бол очсон байна. За энэ талаар бол Солонгосын төв мэдээллийн хэрэгсэл болох Кисиний агентлаг нямгарагт мэдээлсэн байна. Ким Жон Ун тус үйлдвэрлэлийн байдал, шинжилэл, үндсэн танкны технологитой бол танилцаж холбоотой судалгааны ажлуудын одоо хэрэгжилтийг бас хянж үзсэн байна. За тухайн одоо Ким Жон Уны танилцсан үйлдвэрийн нэр, байршил, за хизээ очисон талаарх мэдээллийг бол дурдаагүй байна. За зөвхөн бол энэхүү чухал одоо гэж тодорхойлогдсон танкны үйлдвэрт Солонгосын удирдагч зочилсан байна. За тэр үеэрээ бол манай айрамд байгаа өнгөрсөн зууны хуйх зэвсгийг хамгийн сүүлийн үеийн танк хуйхт машинаар солих нь зэвсэг түвшний байгуулалт армийг шинжилгэхэд чухал асуудал юм а. Орчин үеийн дайнд цэргийн үүрэг танкны хөгжил хандлагыг бол зөв тодорхойлох шаардлагатай байгаа. Танкны дизайн ямар байх тал дээр бол тогтсон үзэл баримтал байдаг. За үүнийг бол өөрчлөж харах ёстой гэж үзэж байгаагаа мэдгдсэнийг нь Кисиний агентлаг иш татан олон нийтэд хүргэсэн байна. За тэрээр мөн хамгийн сүүлийн үеийн танк өөрөө будагч буу үйлдвэрлэх томоохон хүчин чадлыг бий болгож хуйх зэвсгийг ерөнхий системийг богино хугацаанд шинжлэх шаардлагатай гэдгийг онцлоод хуйхт хүчний 2 дахь хувьсгалыг хэрэгжүүлэх нь эрх баригч хөдөлмөрийн намын хувьд чухал ажил гэж тодорхойлсон байна. За Кисиний агентлагийн мэдээснээр Ким Жон Ун бүгд найрамд Ардчилсан Солонгос улсад өөрөө үйлдвэрлэдэг танкуудын шинжилсэн бүтэц галын хүчний системийн бүтэцэд одоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. За тухайн одоо бий болгосон энэхүү зэвсэг техник нь өндөр хүчин чадалтай, хөдөлгүүртэй. Энэ нь бол шинжилгээний хувьд наривчлал, найдвартай байдлаа бол харуулж чадсан гэж дүгнсэн байна. Цаашдаа бүгд найрамд Ардчилсан Солонгос улс танкны салбарт илүү хөгжилд чиглэсэн хэтийн төлөвийг бий болгохыг зорж байгаа. Үндсэн байлдааны танкны одоо үндсэн технологиг цаашид сайжруулах нь намын бодлогын доктортой хөгжүүлэлт үйлдвэрийн амжилтаар дамжин хэрэгжих боломжтой гэж Ким Жон Ун тэмдэглэн мэдгдсэн байна.